За сайн бацгаана уу? Миний шинэ adventure тавтай морил. Би айгу галзам хийсэн өчигдөр орой. Өчигдөр өдөр би ажиллаад IKEA дээр тэгээд ажиллачаад тарчаад явж дэлгүүр яваад юу авсан бэ гэхээр миний өөрөөсөө амар байна. Би хамаг юм хатаж батаж. Юу авсан бэ гэхээр юу нар царараа. Энэ юу вэ гэхээр ууланд авирдаг болдог. Цараа би албаар пүүз шиг юм гутал авсан. Тэгээ доор нь ийм ууланд амир зориулсан. Миний хүү хамаг юм амир байгаа шүү нэр. Би игээ болсныг та нарт ярьж өгье. Та нар тэгээ ягаад ийм амир байгааг ойлгоно. Би 2 хоногийн өмнө нэг амар хөөрхөн кампд яваад тэгээд кампас үлдсэн хүзүүний татуу матуу хүртэлж авах үлдсэн заяа. Тэгээ өсмөсөө амар хөөрхөн сүлжээд надад амар таалагдсан. Тэгээд тэр кампд явсны дараа нэг юм би ухаарсан 2 юм 3 юм. Гэхдээ кампд явсны дараа ухаарсан юм нэг юм заяа. Тэд нэрээ юу гэхээр би ганцаараа одоо ингэж сууснаас аялжиж болох юм биш дээ гэдэг нэг юм. Тэр нь яагаад вэ гэхээр би кампасаа буцаад Берлин руу ганцаараа ирсэн байхгүй. Тэгээ ганцаараа ирэхдээ богоон интернет ганцаараа суугаа явсан чинь надад амар таалагдсан. За тэгээд тэр миний одоо ингээд ухаарсан нэг юм заяа. Нөгөө юм нь болохоор би ингээд юм хийн гэл яриа л гэдэг мөртлөөсөө ерөөсөө хийдгүү. Тэгээд тэрнийгээ би бас амар томоор юу бакалаврын ажлыг биччихэд хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээд тэрнийхэн бэлтгэлд зориулаад одоо ийм юм хийх гэж байгаа. Юу хийх гэж байгаа вэ гэхээр би дөнгөж сая билет захиалсан. Өнөөдөр оройны өнөөдөр өдөр явна гэж бодож ирсэн. Тэгсэн чинь жоохон худлаа олчлоо л доо. Тэгээ одоо өглөө цаг 7 болж байна. Би өнөөдөр амар өглөөр цэрсэн. Тэгээд энийг өглөөжөнгөө хайсан. Тэгээ өнөөдөр бол Берлиндээ үлдээд юу л шөнийн автобусанд суугаад шүнжэнгөө яваад өглөөрт очиод тэгээ өглөө Мюнхендээ явж ирсэн аа. Энэ нэг нар амар хурцаагаа болохоор ойлгохдохгүй нуушлаа. За тэгээд шүнжэнгөө Мюнхенд автобусанд яваад Мюнхендээр очичоод өглөө нь шууд Айбсэ гэд би нэг орохыг хүсээлээдэг нэг нуураад байхгүй юу. Тэгээ тэр нуур руу явах гэж байгаа. Айбсэ руу очичоод тэндээ нэг хоног яг хаана хонохоо мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн тэнд хонох газраа бол олоогүй байгаа. Би бүр юулгаа оройно Мюнхен рүүгээ буцаж ирчээд тийшээ очих гэж бас цаг 30 минут явдаг байхгүй. Тэгэхээр 2 цаг явдаг байхгүй. Тэгэхээр тэрэндээ очиж өдөржингөө байж агаад оройн буцаж Мюнхенд очиж нэг жижиг хостелд хонно. Эсвэл тэр хавьда нөгөө нэг жоохон үнэтэй хотелуудаас нэгийг нь аваад орно. Эсвэл нөгөө нэг төр ороод унтаж боддог. Гэхдээ тийм болтохгүй хаа тэр нөгөө Мюнхен ч угаасаа жоохон баян штэ тий. Тэгээд лагмаг том резортууд байгаа. Тэгэхээр тэдний нэгэндэн ч юм уу жоохон мөнгө гаргаад ч хамаагүй ороод тэгээд ганц хончоод маргааш нь юу болно штэ. Бүтэнсээ өдөр болно штэ. Өнөөдөр 5 дахь өдөр байхгүй юу? Тэгэнгүүтээ хагас өдөржингөө байчаад хоноод бүтэнсээ өдөржингөө байчаад оройн буцаж автобусанд суугаад тэгээд нэгдгийн үрээр би буцаа Берлин дээр. За нэг иймэрхүү байна. Let's pack. Pack хийн. Гэхдээ pack хийхээс өмнө өнөөдөр би яг өөр юм хиймээр байна. Өөр юм гэдэг нь би ингээд зүгээр суухаар уур хүрээ тэгээ спорт хийгээгүй амар удацсан болохоор спорт хиймээр байна. Тэгээ тэрэндээ зориулаад би бас саяхан шинэ усны хувц авсан. Та нарт харуулах уу? За энэ миний сэлэх гэж авсан усны хувц байна. За манай бацаанууд бүгд арена өмсөж байгаа сте. Бид дагаад арена авсан. Одоо энийг өмсөд манай анимагийн өмсдөг загвар ахгүй юу? Тэгээ энийг өмсөд усан сэлдэг бэлтгэлээ хийнэ гэж бодож байгаа. Тэгээд өө би амар сайн ингээд цээж рүү юм ороод найтагаад ханаагаад байна. Энэ дээр нэмдгэнэ штэ. Анимад болохоор би энэ анимад авсан юм байна. Цараараа ажлыг авсан юм чаа. Аниматагаа хослоноо сайхан. Нэг харьцмэрийн зөрүүтэй заяа. Тэгэхээр би тураад эндээ бүтэн орохгүй бол одоохондоо жоохон юу яагаад байгаа. Хям шиг ингэж гарч ирч мэрээд байгаа гоё юм энэ дээр. Тэгээд тэрийг байхгүй болтолсон юм. Энэ болохоор анимагийн
Тэгээд анимад би ахаад нэгийг авсан. Тэр нь болохоор ийм гоё английн төвхтэй бэлтгэлээ авсан. За энэ хоёр анимаг яах. Тэр нь минийх. Би ер нь ингээд дэлгүүрээс юм авахтаа нэг гой сайхан цөөх гутал авахаа болчихжээ. Тэгээд сүүл би ахаад юу авсан бэ гэхээр ийм юмнууд авсан. Эхнийх нь болохоор шохоо. Энэ шохоог байна шүү дээ. Энэ болохоор шохооных нь уудахгүй юм бүрхөө. Тэгээд энэ уудтай шохоогоо энээс нь гаргаад энэ дотроо хийгээд тэгэнгүүтээ энийгээ түгчээд тэгээд авирахтаа энийг ингэж зүүгээд тэгээ авирахтаа гараа шохоодоод авирдаг. Миний авиралтын юмн дээр ингэж гоё юм нэмэгдсэн. Та нарт би өөрийнхөө авирдаг гутлаа харууллаа. Миний авирдаг гутал. Зараа. Энэ тарантулес гэдэг заяа. Тарантула шиг байгаа зү. Тарантулес. Тэгэд энэ гутлаа өмсөөд энийгээ зүгээд тэгээ гараа шохоодоод авирна гэсэн үг. Би ингээд амар аялах туртай, алхах туртай, спортын туртай болохоор нэг гутал цүнх та нарт харуулахгүйгээр авсан юмудаа л харуулъя. За энэ болохоор байна штэ. Trekking socks буюу уулт мууланд авирахад өмсдөг амьс байгаа. Энийний учрыг би асуусаахгүй ягаад заавал ийм амьс өмсөхтэй гэдгсэн чинь нэгт ингээд дотроо нэгч оёогүй гинэ энэ амьснууд нь. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хөлийг холгохгүй гэсэн үг юм бэ. Хоёрт болохоор удаан алхахаар зарим хөлний хэсэг дээр юу яд юм бэ л да. Хитрхи их үргдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг. Ялангуяа гიშгдэг хэсгүүдээрээ тийм болохоор ингэж гიშгдэг хэсгүүдээрээ ийм зөөлөвчтэй нэмэлт. Тэгэл ер нь хөлөө болохоор ингээд сайн барьж өгдөг. Тийм амьснууд байт юм байна. Тэгээд энийг би өчигдөр гутлаа өмсч үзэж явах тавсан аахгүй юу. Тэг ингээд хос хоёр амьс аваад. За тэгээд энэ гутлаа штэ. Удаан алхахад амархан болгоод ийм албаар арагшаагаа ингээд дээшээ зогсохоор ингээд арагшаа гიშгэд идэм билээ. Би тэгээд хүнд нь хэлээд энэ ингээ арагшаа гიშгэд байх юм гайгүй юу гэсэн чи угаасаа тийм хийцтэй юм гинэ. Тэгээд ингээд алхахаар ингээд дун гэж алхахдаг заяа. За ийм гутал авсан. Тэгээд энэ гутал маань хэрвээ надад таалагдахгүй бол энийг би юу энэ удаад одоо маргааш явах аялалдаа өнөөдөр орой явах аялалдаа өмсчөөд юу уучлаарай. Арай явах аялалдаа өмсчөөд тэнийг гоё юм нь юу яачиж болно. Таалагдахгүй халгоод ч юм уу эвгүй байгаад байх юм бол буцааж өгөөд өөрийг авч болно. Энийний оронд би бас нэг өөрийг авах гэсэн. Тэр нь болохоор бүр яг аяллаа гутал шиг бүр ингээ шагаад татсан үдээстэй гутлаас ахгүй юу. Тэгээд ямар ч тийм North Face-ийн шинээр гаргасан юу мөө гэдэг усмас нэвтэрдэггүй хөнгөн мөнгө энэ төр гэхээр нэг ямар ч авчлаа. Нандаар өөрийн малгатаа. Өнөөдөр тэгэл бүх power bank-удаа цэнэглэл, бүх юмаа цэнэглэл. Тэгээ хэрэг нууранд оруулах гэж бодоод би бас GoPro-гаа авчт юм уу? GoPro-гаа авчт юм уу? Тэгээ GoPro-гаа аваад, камера аваад, гоё линзээ аваад тэгэл явна да. Найздаа. Надад хүзүүний татуу амар таалагдсан шүү дээ. Даанч арилчаад халуулах шүү. За юм мэдхүү. Let's go юм мэдэх. Bye. За миний spontaneous амьдрал тавтай марил гадаа жоохон бараа орж ийн. Гэхдээ би гэрээсээ гараад ирсэн. Сэлгээд манай гэрээ хажууд байдаг парк гэдэг шүү дээ. Тэрэн дээр ийм бич гэдэг байхгүй юу? Тэр бич рүү явж ийн. Тэр бич рүү ороход би urban sport гэдэг нэг юмтай тэргээрээ орж болдог. Тэр нь болохоор ингээд сар болгон мөнгө төлөөд амар олон төрлийн юмнууд байдаг. Спортууд байдаг, тэг хийдэг. Манай ихэнх ханан дээр авирдаг юмнууд тэнд байдаг байхгүй юу? Тийм болохоор би авч ийсэн. Авах орно. So you know. За энэ да. Ийшээ орондоо одоо. Оруулах нөө яах нь очоо асууя. Ийш одоо яаж оруулаад хиннийг нь оруулаад хаана сэлж болоод байгаа юм бол. Тэг би гутлаа тайлчаад илсэн дээр явъя те.
Энэ араа нэг ч хүн байхгүй. Гандгүй яг нэг хүн байна л да. Уучлаарай. Нэг гэр бүл байна. Өөр хүн байхгүй заа. Хов хаасан. Тэгээд цаашаа ус руугаа хамгийн цаадлын лайн хүртэл сэлж болно гинэ. Жохон сэрүүхэн талдаа байна. Гэхдээ харалтай хүмүүс шалдан малтай яваад штэ. За бутаа тал ирлээ. За тавтай морил. Энэ бол миний нэг авсан шинэ хувцас үзүүлж байгаа оолч гэж. За энэтэй. За би сэлж дуусчаад тэгээд нэг юм хөөрхөн манай тэр нэг юун дээр парк тийм гоё алхахдаг юм байдаг юм. Уяан дээр алхахдаг. Тэгээ энийг хийж үзмээр санагдаад би дотроо нойтоо хувцастай заяа. Нойтоо хувцсан дээрээ ингээд юугаа бэлтгэлийн хувцас өмссөн. Тэгээ одоо дээгүүр ингээд яваад тоглож байгаа би. Хөөрхөн байстай. Зя. Хапан зааж. Акамай. Hello, Benny. Uh-oh. Истэн биш үү? Истэн биш. Нарыг гадаад болчих. За, би сүүгчдэр ирсэн байна. Явахаас өмнө өнөөдөр орой автобусанд суугаад тэг явнаа. Бас за би явахаас өмнө хин дээр нөгөө нэг сүгэгчдэр Марожингийн газар ирчээд тэгээд тэрнээс би нөгөө шөнийн автобусанд сууж исэн болохоор амар орой юулууга автобусны буудлын руугаа явсан. Тэгээд сүгэгчэнд очиж жоохон байж байгаа. Тэгээд нийлүүд намайг сая хөргөж өгч байгаа. Би нийлүүд баяртай гэж хэлж байгаа бичлэг байсан. Одоо ингээд Мюнхен лөө шүнжэнгөө явах гад байж ин. Уяана энэ миний нөгөө нэг автобусны буудлын дээр байгаа бичлэг байна. Ингээд автобусны буудлын дээр очиод бэлэн болоод ингээд замдаа гарахсан чинь надад л амар таалагдсан. Би ингээд буцаад амар гоё fun adventure лөө ингээд орж ирж байгаа юм шиг. Тэгээ ингээд яг тийш очижсэн чи үүрээр юм амар бороотой юу заяа. Битгүй нэг юм саарл заяа. Би тэг жоохон яг үндэ айжсэн энэ үед. Тэгээ ингээд юу автобусанд юу дэлгэцэн байсан бүх юмнуудаа би ингээд буцаад хурааж ийн, буухтаа бэлтэж ийн. Тэгээ юм сонин бүрхэг очингууд нуур минь юм муухай биш байгаасаа гэж бодоод бүх усны савмаа юм бүх юмнуудаа гаргаад замдаа авчихсан бүх снакуудад алт хийгээл. Тэгээ би буухтаа бэлтэж байгаа энэ нэг бичлэг байна. Би яг энэ үед юу бодчихсан болоо. За ингээд бид нар юуны Мюнхний цадууд бэ дээр ирээд Мюнхенд ирсэн бичлэг байна. Өглөө эрт нэг юм бас жоохон зөрөгтэй байгаа шүү. Тэгээ одоо ингээ харангууд. За би Испани дээр нэрсэн. Тэр цаана хав багшаа. Нэгэн бол юм гэсэн тэр цаатлах хахад зөвөр 12 минут болохоос залхуураад 1 минут Испани хэлэхээр шийдсэн. Одоо энэ бороогийн хичээл гарна. Би ингэж бодож байгаа дараа төв акцал дээр очиод юу төгчдөг юу нэг локрол гэдэг нь штэ. Олж өөрийнхөө өргөчний хагас юм төгчгүй бол бас арай л хүнд өргөчтэй авах гэдэг юм шиг санагдаад. Явж хагас юмаа төгччээд тэгээд шууд нөгөө хот руугаа гарах вагонд басна. Тэр ингээд цагт нэг явдаг болохоор одоо 7 болж байгаа 7:20 эдээс нэг явна. Тэрэндээ л орсон доо. Шууд локроо авсан юм чинь хөөрхөн. За энэ яа гэв юм. Энийг онгорхоо нэг авчих уу. 4 евро гэнэ. Хөөе 4 евро гэсэн чинь нөгөө 4 евро яг байж тараал яхаа. Ашгүй. За одоо цүнхнээсээ хэрхэн юмудаа гарах бол за одоо асуулт байна штэ. Ер нь бол дахиад надад нэг куртк авахгүй энийг авах уу яах вэ? Энэ гадныхоо одоо норчих юм бол энийг авах өмсгөө авах хэрэгтэй юм болов уу? Туслыг хураагаад надад алдаг үлээ яадаг үлээ. Ийм их юм үлдээсэн хараа. Ийм уудтай бутан. За ахиухан үлдээч тийм амар. За одоо энэ дотор
Цоосоо хийгээд энэ түлхүүр. Дараа түлхүүрийг алдахгүй шүү дээ. Хайваа төгөө гэж юм. Өдөрөө замдаа очиод идэх юм аав идэх үү. Аюутаа дэмий чи мөнгө хэмнэ штэ. Ийм юм авч идэв штэ. Юу идэх үү тэнд очиод. Хэр их юм идэх үү тэнд очиод. Жохон давраад жимсэн юм авчихсан. Би дараагийн могонд орчихсон. Нэг сая дэлгүүр сэтэм болсон дээр амар үнэтэй болсон байна. Миний өглөөний кофе. Одоо надад амар гинээр хэрэгтэй юм шиг гол сэтгэл шийдэд юм. Ахгүй цаасан. Тэгээ замдаа идэх. Очоод идэх нь ланч аим шиг мэдээ заяа. Тэгээ дунд нь идэх снак. Хоёр дахь снак. За одоо ингээд өглөөнийхэн цай гэж уугаж байна. Юугаа кофегаа ууж байна. Надад энэ кофе ер нь жоохон таалагдаад байгаа л да. Тэгсэн чинь амар сонин Мюнхний эсвэл би нөгөө нэг юунд вокзалын дэлгүүрээс авсан болооч тэр юм уу ер нь эдгээр нь жоохон үнэтэй байсан. За ингээд намаа уншиж эхэлж байна. За би яг үнэндээ 100% үнэн ингээд юмаа нуухгүй хэлэх юм бол энэ номны би талаас нь нэлэг уншсан одоо хүртэл уншиж дуусгаагүй байгаа гэж. Гэхдээ энэ аяллаар би энэ намайг амар сайн уншсан. Надад амар таалагдсан. Та нарт уншмаар ном хэрэгтэй байгаа бол энийг уншаарай. Энэ гэхдээ жоохон тийм том болцсон дэлхийн политик, дэлхийг нэг юм үзэх нэг тийм байр суурьтай олчвол уншвал айгүй гоё ном билээ. Тийм. Яа одоо ингээ хаалтлаа ирж байна. Тэндээсээ ингээд юм автобусан цугаад явсан. Тэгээд өглөө болсон. За өглөөний минь. За найзуудаа би Гарниш гэдэг Гарниш болов. Тим нэртэй газар ирсэн байна. Тэгээд одоо юу л уул руу дээшээ явдаг вагон цухаж байна. Уул руу дээшээ явдаг хитгэн вагон Германд идэм байл та. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд энэ вагонууд нэр нь ажилд юу гарцсан байна. Ажиллахаа болцсон байна. Амар салхитай нэг sorry. Тэгээд ажилдаа хитгэнийх нь нэг нь явж байгаа гинэ. Тэгээд тэр нь жоохон удаан би нэг цаг маг хүлээх шинжтэй. Гэтэ зүгээр одоо 9:30 болж байна дөнгөж. Тэгээд Гайнау гэдэг газар очоод тэгээд Гайнау гэдэг газараасаа юу яана? Алхам. Хайкинг. Тэрнээсээ шууд дээшээ нөгөө нуурлуугаа энэ вагон бас явдаг. Гэхдээ нөгөө нуурлаа явахад илүү мөнгө төлдөг баха да. Би чи нөгөө оюутны билеттэй болохоор оюутны билетээр тийшээ үнгүү яг тэр Гайнаа хүртлээ үнгүү явчаад тэндээсээ дээшээ цаг ч юм уу дээшээ алхаад хайкин. Миний юу өөрөвч аль хэдийн хүнд санагдаад эхэлсэн. Гайгүй байгаа. Сэтгэл өрөвчээ өөрөө явахаас. Энэ гэхдээ дараагийн удаа юм юмд явах юм бол нөгөө нэг юугаараа хүслэхийгээр юу яадаг төгчдөг үүргэвчрийг л айгу зүгээр юм шиг байна. За энэ хараа. Энэ цүгш пицца гэдэг газар руу явдаг. Очоод хараад үзье те. Одоо 15-аас хөдлөн гэсэн чинь тэндээс одоо 9:41 болж байна. 10-15-аас хөдлөн. Нэг тайван суугаад за богоод нь хагас цагийн дараа ирнэ гинэ. Би тэгтээ орчихдгүй. Энийг хаана уншуулна? Уншуулад орсон. Ороод болсон. Би таартаа харуулъя энд юу байгааг. За энэ хараа. Бид нар одоо энэ доор энэ Гарниш гэдэг энэ дээр байгаа. Тэгээ эндээсээ би одоо эхний вагоноороо ингэж дээшээ яваад тэгэхэд энэ Гайнау гэдэг газар очино. Тэгээ Гайнау гэдэг газараасаа Айбси гэдэг миний очих байгаа нуур ахгүй юу. Тэгээ Айбси рүүгээ би Гайнаугаасаа ингэ алхана. Тэгээ алхахад биш лээ. Хит гэлээ.
цаг маг болно гэсэн энэ дундуур. За тэгээ ингэж алхаад энэгээрээ бүтэн тойрч алхаад тэгээд нуураа удаж чинь тэрний дараа хүсвэл би арай дээшээ тэр цуг шпица гэж байгаа. Цуг шпиц рүү явж байна. Цуг шпица гэдэг нь болохоор юу? Германы хамгийн өндөрлөг газар. Дээшээ Альпын оруулаа. Тэгээ энэ нь ингээд юу тэр нэг улаан цэгүүд нь ингээд вагон тэр вагонд нь суугаа явж байна. Тэгээ энэ вагон одоо 15-аас ирнэ. Одоо 45 болж байна. Тэгэхээр 30 минутын дараа энэ хугацаанд бүгдээрээ хувцас нэмгэлээд нэмгэлтийн учир нь шүү дээ. Би арай л зузаан хувцастай яваад гэсэн. Ялангуяа нөгөө нэг амар удаан вагон давцсан чинь вагон чинь амар юу эсэтэй хүүтэн тэгэхэд үлээгээд ахаар нь бич цамцан дээр цамц өмссөн. Одоо гэсэн чинь амар гайгүй дулаахан байна. Амар бороотой гэсэн чинь бас гайгүй харагдчихэв. Манн нь дээшээ гараад арай бага ч юм уу алга болно гэж найдаж байгаа би. Тэгээд мэдээж амсна. Энэ нөгөө миний суужсан вагон байна. Одоо энэ вагон дэше явна. Энэ вагоны дараагийн зогсоол хүртэл нь би хараа алхах нь. Бүтэн цаг алхах нь. Гэхдээ амар гоё газар алхах нь. Тэгэх гэж би готлоо авсан юм жугаасаа. Одоо чихвчээ тайлаад хотоос гарах хүртлээр чихвчээ зүүрчхүү юу ингэж явж агаад эхлээд нэг нуураар ороод гарна. Жижигхэн нуураар гэхдээ айгүй гоё гэсэн. Миний үүргэвч нэлээ хүнд санагдаж байна. Гайгүй ах уу тэгээд спортоо хийгээл алхах. Энэ гэхдээ арай буцаа сууна. Яг вэ гэхээр энээсээ тэр юунаас Айпсээ дээр очиод нуураасаа дээшээ Германы хамгийн өндөрлөг газар руу гарна бүгд. Нэх гоё Альпын нуруу ингээд нэг юу яахгүй юм бах та. Цэвэрхэн агаартай ингээд гэдэхгүй юм бах та. Би ханиадтай байгаа мó эсвэл энд тийм юм байхгүй байгаа мó? Ямарсан яваад үзье. За энэ Айпсэ гэдэг л 3.8 км. Тэгээд Баадаас илүү 650. Одоо энэ замаар явбал Баадаас илүү орчих юм байна. Ойрхон. Би ихний жижигхэн нууран дээр ирж байна. Энэ Баадаас гэдэг нуур. Бас айгүй гоё цэнхэр өнгөтэй нуур байна. Оо, ясаг хөрх юм. Ишо даашаа бод юм шүү дээ. Энэ нуурны зургийг даашаа бууж. Гоё юм шим шүү. Тэр цаанаас хастай юм болоо тэр хүмүүсийн зогсож байгаа учраас. Үгүй ээ, би даашаа буунаа. Готлынхаа юуг шалгана. Хүчийг. Миний үргэлж намайг хөндрүүлж байгааг би мартаж болохгүй. Воо, нара. Ямар цэнгэг устай юм бэ? Энэ насыг харж байна уу? Воо, насны цэнгэгийг хараа. Гоё юм тий. Энэ ихтэй жижигхэн юу нуурна. Миний очих байгаа нуур энээс том, энээс гоё явах хэвээр. Энэ жоохон халтар харагдаад тэр хараа. Тэгтээ гоё л юм тий. Ганцаараа байгаа болохоор нэг жоохон дуу сонсчул айхгүй юм болоо гэ түр дуу сонсоо явсан. Одоо бүгдээрээ юу нуурныхаа усыг хэр дулаахан нэг үзье. Тэгээд нөгөө нэг том нуур нь штэ. Том нуурандаа би орж магадгүй усны хувцас авцаа явж байгаа штэ. Тэр ямар ч сайн харна.
Let's see. Ямар сингийг юм бэ? Нараа бүх чулуунууд нэгт харагдчих. Одоо штэ. Яс руу унчихгүй хан шиг. Яа штэ. Лавс. Ой, халтарч. Харсан сая ялталтыг. Амар гоё юм да. Энэ ихтэй дотор нь ордог нуур юм болов уу? Ордгүй нуур юм болов уу? Гол очих гэж байгаа нуур руугаа цаг алхаад тэгээ тэр нуураагаа тойроод болох юм бэ. Өнөөдөр амар бороотой гэсэн гайгүй л ах шүү дээ. Би ингээд нэг бодол юм ба штэ. Ганцаараа юу их чаа гэж ингэж аялж өөрийнхөө амьдралынхаа тухай тэгээд нөгөө нэг хувь хүн өөрөө өөрийгөө таньна гэх тэнхтээд идэв штэ. Тиймэрхүү юм жоохон хийх гэж байгаа. Энэ 2 өдөр. Тэгээ ном унших гэж байгаа. Уулна. iPad-а авчраад бичлэгээ эдит хий гэж утсан ч. Болцсон. Ягаад тэгэхээр нэгт iPad амар хүнд. Хоёрт iPad авч явал тэнэглэгч авч явна. Тэгээд аялал маяллын хувцс юм бас амар ингээд зайтай хүнд бороо оруул гэл 2 цув аваад 2 цамц аваад цузаан цамц аваад өмөд аваад тий. Тэгээд ингээд солио молоо бороондоо зориулаад нэг юу ячингууд юугүй цүнх зайг болцсон. Тэгээд iPad амар хүнд ядчихт би том ном авч явж байгаа. Тэгээд iPad авчихсан. Тийм болохоор дараагийн бичлэг жоохон удаж гарна гэсэн. Би Берлинд очиж бичлэг эдит хийнэ. Нэгд өдөр. Хөөе загснуудыг хараа. Оо, юу энэ бүлнүүдийг хараа. Шияс хөөрх юм бэ? Энэ бүр амар хүмүүс дугуйтаа өгсөд ах юм дэшээ. Тэр бацааныг хараа жижигхэн. Фух. Би амар хөлөрч байна. Энэ паркинг нах шиг байна. Тэш явнаа. Хүшээ. Юу яаж байгаа юм шиг л биш үү? Өгцөг хийж байгаа юм шиг л биш үү? Амар уруу заяа. Тэгснэ. Амар хөлөрж ятард юм байна. Ямс гацд юм байна. Хотел хаалгадж байна. Одоо ханаа нэг халгасан юм алга. Фүү тэгтээ. Наа гүцэж байгаа юм шиг үү би. Амар алхаж байгаа шүү дээ. Нийт 3 км алхах байсан. Өөрөөх нь би 2-ын бараг алхачих шиг боллоо. Гэтэ дандаа дээш хуул руу харж ийн дээш. За энд айпс хийдэг нөө. Хүй энд хол байна уу ойрхон байна бичээгүй байна. Хүй ирсэн юм биш үстэй. Айпс гэж шүү. Фу. Иргэн таар нэг иймэрхүү заяа. Тэр доороос би ирсэн. Энд дээшээ бас нэг юм байна. Энд дээшээ би явж гин. Энд доор бас. Аль би уулан дээгүүр би яваад байна. Хаяа хайлтан байс тээ. Дээш хараа. Манан зантай шүү. Аа. Цаад аминаач юу болсон мэдэхгүй. Айгуу тийм огцон бүдлгөө ингээд огцон гинт гарч явж байгаа шүү. Яа. За би нуур дээрээ ирж байна. Хөлөрсөн би. 8 натан болцсон. За. Нуура. Хармаар ахаа. Энэ нөгөө нэг вагон ирдэг газар юм шиг. Эсвэл энэ юу ирдэг газар нэж магадгүй. Кэбл кар гэдэг юм билээ энэ дэше.
Cable car ирдэг газар юм байна. Марч гэсэн. Нуур минь хаваа. Ирсэн гिचиднаараа би баахан машинууд дээр хөртөрсөн. Очонгод одоо хэр их хүн байх юм бол. Би нууран дээр ирсэн. Энэ нуур наргүй амар мантай нэ. Манай хизээ байхгүй болох юм бол. Дугуйтай юм сайхан гоё юм би. Дугуй найхаас. Хөө миний гутлын дотор чулуу орсон юм шиг байх юм. Үй энэ яасан хөөх юм бэ? Ээж нь алдийнхээ нүдтэйгээ авч. Би stand up paddling авд юм уу? Дээр нь гიშгээд явдаг. Гэхдээ энэ дотор нэг ч хүн тийм юм барь. Онж байгаа харагдахгүй байх юм. Сэнараа. Өө нэг амар юу биш ээ наа. Хүүтэн орж болохоор үсэ. Гэтэ нуураа нэг тайрч энэ юуг нь манангийн байхгүй болох юм хүлэмэр ах юм. Байхгүй болох л юу ер нь эртээгаа болохоор одоохондоо мандаа гэж бодоод ах юм би. Нэг тайраад алхачихъя. Гэтэ энэ IBC гэдэг нэртэй си. Бараат өдөр ирсэн болохоор жоо мандаа л. Харамсалтай энэ дэж. Зүрээ. Сая би зогсоод гутлын дотор байсан бүх чулуунууд авцаа. Тэгээд бас нэг хануудаа баар идсэн. Жижиг юм шоколадны сникерс шиг юм аваад идсэн. Аваад тийш бэйси тэрийг идсэн. Нара. Тэр хүмүүсийг хараа бүжиглээд дуулаа яваад шүү. Энэ амар паналтай юу гэсэн гэж энэ нуур шүү дээ энэ цэнхэр нуур. Энэ нуур бүхэлдээ тэр чигтээ ховчлогдсон заа юу. Тэгээд нэг гэр бүлт юу яадаг харьяалагддаг нуур. Тэгэд тэр гэр бүл тэр хотелыг барьсан. Энд өөр хотел байхгүй. Ганцхан IBC хотел гэдэг хотел байгаа. Би шумуулны ямаа цацсан. Бити шумуул над руу ирээрээ. Тэг ямар ч хэсэг хараа privately owned lake. Нэг гэр бүл харьяалагддаг нуур. Аваад. Гэтэ харьяалагддаг ч гэсэн дотор нь орж олдог гэсэн. Өнөөдөр жоохон хүүтэн байх шиг байна. Гэтэ зүгээрээ. Хүүтэн байсан ч үгүйсэн ч орно тэг бүгдээрээ. Би нэг гоё тайрчаа тэгээ stand up paddling авчаад тэр нь хараа хүн орцолж гоё л шүү. Тэр хараа орцсон сэлж байна. Химэдэ гоё stand up paddling авнаа. Нэг цагаар нь авдаг гэсэн. Хөөх юм бэ. Тийм шараад эндээсээ доош явах. Тэр явж байна. Нуура тайрсан замаар ингээд тайраа явж байна да. Тийшээ бунаа. Миний гутлын ид шид нь одоо гарах байлгүй дээ.
Надаа юу өгч юу? Юу яасан гоё юм бэ? Баярлалаа. Хай. За ингээд Альпийн нуруунд амар мантай ихний өдөр. Надад яг үндэ штэ энэ нуур амар таалагдсан. Тэгээ тийм болохоор би дараагийн өдөр дахиад энэ нууран дээр ирсэн. Эхний өдөр нэг юм илүү влог төрлийн бичлэг ахиухаа авсан. Хоёр дахь дээр болохоор би нөгөө нэг кино хийх гээд энэ араа би Альпийн нууран дээр юу идэж байгаа вэ гэхээр аарол. Одоо ингээд бичлэгүүд дээр би амар их инээдтэй аарол идэн заяа. Тэгээ мананг харталтаа та нараа амар мантай. За тийм ямар ч байсан энэ мананг би маргааш нь хараад дээрдэн гэж найдаад тэгээд маргааш нь буцаад энэ нууран дээр ирсэн. Нуур руу ирж очиход үгүй нэг тал руугаа Мюнхенээс явхад нэг цаг 30 минутаас 2 цаг болдог. Амар паналтай нь болохоор одоо голоор нь дандаа ингээд нөгөө дараагийнхан вагоныг дандаа нэг 30 минутаас 40 минут хүлээдэг. Тэр нь амар ядаргаатай байсан. Тэгээд надад энэ нуур өөрөө амар таалагдсан цэнгэг усыг хадалтаа. Тийм болохоор би ахиж ирэхээр шийдээд энэ нууран дээр яг тэр Мюнхенд дэсэн Баярн дэсэн 2 хоногоо өнгөрөөсөн байгаа. Тэгээд нэг киноныхаа хэсгүүдийг би авах гэдэг ингээд одоо харангуут миний бичлэгүүд заа ихэнх нь ингээд нэг юм нэг газар камера үлдээгээд яваад камера асааж унтраасан бичлэгүүд заа юу. Тэгээ яг миний нөгөө нэг хийсэн богино хэмжээний кинон дээр болохоор тэрийгээ би ингээд гоё катлсан байгаа штэ. Яг үнэндээ тэд нар маань иймэрхүү бичлэгүүдийг хараа дандаа нэг асаагаал яваал унтраагаал хөр. Тэгэхээр иймэрхүү үед л штэ. Яг юу гэж боддсон бэлээ гэхээр хүнтэй байсан бол ямар амар байх байсан бэ? Миний ингээд зураг бичлэгийг аваад өгсөн бол тэ үгүй маа гэхэд би тэр хүний зураг бичлэгийг аваад тэ ингээд өөрийнхөө энэ креатив сайдыг гаргамаар байдаг. Дааш ганцаараа болохоор тэр нь жоохон хэцүү. Түүнээс биш бол ганцаараа аялах надад амар таалагдсан. Тэгээд ялангуяа би ингээд нэг юм дотроо ингээд бачимдаад байсан байхгүй юу? Гэртээ байхаар ингээд нэг юм буцаад ажилдаа ороод ингээд амьдраад ахаар ингээд зураг гэрээс гараал ямар санагдаад байсан. Тэгээ тийм болохоор ганцаараа гараад өөрөө өөртөө цагийг өнгөрөөгөө тэгээд юу болоод байгаа юу болохгүй байгаа ингээл амар их юм бодоол тэгээ юм чин зүгээр бас явахгүй дуу муу сонсч байгаа шүү дээ. Тэгэнгүүт заримдаа бүр ингээд киноны гол дүр юм шиг өөрийгөө мэдрээл заяа. Ядчих хат тийм мантай нэг глүмүм юу гэдэг. Тэр нь ч гэсэн амар нөлөөлж мүлээлээ амар инээстэй. Тэр нэг тиймэрхүү аялал болсон. Одоо ингээд камер руугаа гүйж явсан хүмүүс заяа. Та нар тэр усанд орсон бичлэгүүдийг яаж авсан гэж бодож байна. Амар инээдтэй. За энэ. Тэгээд би сүүлрүүгээ бүр амар баараад үлдэж өгч юм. Тэгээд одоо юунд бургеркийн дараад ирсэн байна. Хоёр асуулт юм. Эхнийх нь болохоор би өдөр авсан юм айдэггүй. Дараад би одоо гадаа ирнэ гэж бодсон чи шаардлагатай заяа. Хоёр дахь нь болохоор юг миний дараагийн суух хэвээр автобусыг би цаг хүлээн. Тэгээд нэг цаг хүлээхийгээ би өдөрч дулаахан газар хүлээгээд энд ороод ирсэн байна. Тийм өдөр авсан амар үнэтэй юм айдангээ. Хажууд нь би бургер кингээс хоёр авсан. Эхнийх нь болохоор төмөс. Чили чиз төмөс. Chili cheese fries тэгээд 6 шиг chicken so арай их тайм өмсөд байна. Иччи дөө тэ сахартай. За энэ одоогийн Мюнхендээ буцаад ирж байна. Нэг хэлмээр байгаа юм болохоор дараа нь би яасан бэ гэхээр хостелоо орчоод тэр нэг хоёр нийлцэн байгаа ороогоо заа. Тэр хоёрыг би салгаад тэгээд унтсан. Тэгээд өглөөс ирсэн чи ямар ч нэг залуу ирээд хажуудлын орон дээр унтсан байсан. Гэхдээ азаараа дундаа би амар том зай гаргацсан. Тэгээ маргааш нь амар өглөө эрт би тэгэл хүмүүсийг орхиол гараа явцсан. Тиймэрхүү. Мюнхнийг би өөрөө нэг сайн үзэж чадаагүй яг үнэндээ. Тэр нууран дээр үж агаал ирсэн. Надад яг үнэндээ нэг хот нь нэг амар сонирхолтой санагдаагүй. Нэг тийм.
Ой, хотел олох чи ерөөсөө асуудал биш шүү дээ. Ингээл олчтой юм чаа. Ой. Би амар ядарчлаа. Нэг гоё ирчээд хандаа орно гэ би олон газар олцоос ахгүй. Шаал хотлоо бүр тасарч ирээд ном унтаж ирээд нүдээ бүр нэг тийм хүчгүй ирээд одоо тэгээд гарах уу яах вэ бодож чинь бодолд ороод үзье. За энэ би карта хийчихлээ. Энд хоёр охин байна. Хараас охтууд байна те. Шууд зураг тасцаа авч. Зурагтай юм уу? Энэ ор хүнтэй гэж чинь, тэр ор хүнтэй гэж чинь. Дээдлийн хоёр ор хүнгүй юм уу? Ийшээ нь орчвол хажууд дээрээ хүн унтчихдээ болов яа гэм бол. Ямар асуудалтай юм те? Зааж арай. Ийм орон дээр нь хэрэг ийм орон taken гэсэн юу байхгүй болвол за энэ хоёр хоёулаа taken гинэ сонголт байхгүй юм байна. Энэ хоёрын нэгийг авах юм байна. Би өөрөөр гаргалахаа энийг наадлыг авчих. Энд чи баг ингээд нааш татчих юм шүү. Үгүй юу. Энэ хоёр арыг салгаж болохгүй гэж юу?